байна. Сайн байцгаана уу? За, эзний өдрийн өглөөний мэндийг хүргье. Та бүхэндээ баярлалаа. Эзнийхээ дуу хоолойг сонсож эзнийгээ магтах гээд энд зориулалт гаргаад ирсэн байна. Тэгээд та нарын минь Бурхан ивэж өрөөж та бидний дээр өөрийнхөө хайр инрэл ивэл нэг үслийг цутгасаар байгаад талархъя. За, тэгээд энэ цагийнхаа төлөө залбираад эхлэе. За, эзэн Бурхан аав минь хайр инрэлийн дээд болсон таныхаа өмнө ирээд бид залбирч байна. Бурхан гурвал, Бурхан Хүү, Бурхан Эцэг, Бурхан Хүү, Бурхан Ариун Сүнс бидний дунд оршиж, Бурхан гурвал та нэг бодголд нэг дотор нэгдсэн гурван бодгол та биднэртэй хамт байдагт баярлалаа. Биднийг зааж сургаж, бидэнд биднийг чиглүүлж байдагт баярлалаа. Тэгээ өнөөдөр яг энэ цагт та магтаалаар дамжин алдаршсан. Тэгвэл одоо өөрийнхөө гайхалтай мэрэгэн үгийг та бидний сонорт хүргэж, зүрх сэтгэлд суулгаж, бидний амьдралаас үр жимс нь гарах хэмжээнд шингээж өгнө үү гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За, тэгээд өнөөдөр бид нар ариун сүнсний талаар бас үргэлжлүүлээд ярина. Өнөөдөр цуврал ном сургаалын сүүлийн хэсэг нь байгаа. За, энэ сэдвийг ярих гэж хахад надад нэг төсөөлөгдөжсэн зүйл нь 2014 онд Гачуурт руу нүүж гарах болоод тэгээд тэнд нэг газар авч байшин барихаар баяраа янжаатайгаа тэдний гэр бүлтэй хамтраад байшингаа барих гэж бэлтжижсэн үе, баригдажсэн үе санагдаад байна. Тэгээд залуучууд манай хүүгийн том хүү, баг хүү хоёулаа байдаг тэр залуучуудын групп баг нийлж барьсан байгаа. Тэгээд маш их хөөрч догдолж исэн. Яг тэгэхээр нутаг сэлгэж шинэ газар очиж байгаа. Шинэ байшинд орох гэж байгаа. Тэгэл одоо өдрөөр одоо хэр зэрэг явж байгаа бол ямар шүү болох вэ гээл маш их баярлдаг байлаа. Тэгээ яагаад энэ зүйл надад санагдсан бэ гэвэл өнөөдөр бид нар Христийн бие болохын хувьд Библиэлд Бурхны чуулган та биднийг янз янзын зүйлээр зүйрлдэг. За, өнөөдөр бол бид бие гэдэг дээр нь ярина. Гэхдээ бас энэ бие гэж ярихдаа бас өөр нэг зүйрлэл бол барилга гэж үздэг. Яагаад барилга гэж үздэг гэвэл Бурхан оршдог газар учраас. Бурхан одоо та бидний энэ цуглаад нэгдээд сууж байгаа та бид бол Бурханы орших газрыг бүрэлдүүлж байгаа барилгын амьд материалууд нь. Та бидний дунд Бурхан нутаглахын тулд та бид нар барилга болгон сүндэрлүүлж байгаа. Амьд бүл гэдэг нэг нэртэй тийм нэгэн хамт олныг, тийм нэгэн орших газрыг бий болгосон байгаамаа. Тэгээд өнөөдөр бол бид яг гол нь энэ ариад эндүү чанга шүү. Гайгүй юу? За. Гол нь бид нар энэ барилга гэж ярьж байгаа явдал нь яг бид нар бас энэ чуулга маань өөрөө яг ямар хараатай юм бэ гэдгийг давтан хэлмээр байдгийн. Амьд бүл гэдэг нь амьд чулуу гэдэг үгнээс гаралтай гэдгийг би давтан хэлээд байгаа. За, тэр амьд чулуу гэдэг бол өөрөө Эфес номын одоо яг өнөөдөр яригдах гэж байгаа, иш татах гэж байгаа хэсгээс авсан одоо барилгын эзний орших газрыг бий болгодог тэр чуулган болох барилгын амьд чулуунууд нь та бид нар юм а. Хэрвээ барилгаар чулуун барилга юм гэж үзэх юм бол бид бол амьд чулуу. Тэгвэл маш гоё өнгөтэй, хэлбэртэй, дүрстэй тийм амьд чулуунууд юм аа. Тийм учраас бид хамтдаа байх нь сайхан. Хамтдаа байж иж бид нар яг тэр барилга бүрэн утгаараа оршино. Бас бие болохын хувьд хамтдаа байж иж бүхэл бүтэн бие болж нэгдэх учраас энэ ариун сүнсний бэлэг авьяастай нэлээд холбоотой тийм хэсэг учраас би ийм зүйрлэл дүрслэл яриад байгаамаа. За, тэгээд энэний өмнөх 7 хоногийн номлол дээр би нэг ариун сүнсний баптизм, бас ариун сүнсний дүүргэлт гэдэг хоёр зүйлийн талаар ярьсан байгаа. За, энэ дээр яг дүүргэлт дээр би бас нэг жижигхэн нэр томьёоны хувьд нэг жижигхэн тайлбар бас хэлчмээр болсон. Яагаад гэвэл бид нар нэгд өдөр ахлагч нар нийлээд цуглаад ярьдаг байгаа энэ дүүргэлтэн дээр
бас нэр томьёо нь бас нэг тийм ч яг сайн таарсан нэр томьёо биш юм уу гэж үзээд яг дүүргэлт гэж ер нь бол хөвшөөд ирсэн одоо гадаад нэр томьёон дээрээ ч тэр дүүргэлт гээд тэрийг монгол дээр орчуулчихад байгаа нь л одоо feeling гэдэг үгийг л дүүргэх болчиход байгаа юм л да. Дүүргэх гэж аваад байгаа юм. Тэгэхээр энэ болохоор баяраа энийг тайлбарлаж өгсөн өөрөө бид нар бас нэлээд сонирхож асуусан. Тэгээд ер нь бол нэг дундраад гойжод цоорхой савнаас дундраад гойжсон савираад байгаа юмыг дүүргэж байгаа юм шиг утга орчих магадгүй гэдэг санаа хэлсэн болохоор ямар үг тохирох юм бэлаа гэд нэлээд харлаа. Тэгээд холбоотой нэг яг ижил үгээр илэрж байгаа ишлэлүүдийг түүгээд харсан чинь Лукийн 4:28 дээр синагогт байсан бүхэн үүнийг сонсоод бүгд их уур унтуу болцгоон гэж хэлсэн хэсэг байна. За тэр уур унтуу болох гэдгийг уур унтуу одоо уур хилэн бадарч уур хилэнд автаж гэж орчуулмаар одоо тийм утга байгаа юм байна л да. Энэ хэсэг дээр уур хилэн бадарч уур хилэнд автаж энэ сөрөг утгаар хэрэглэгдэж штэ тий. Энэтэй адилхан үг байгаа юм байна. За дараа нь тэр юун дээр бас Лукийн тийм энэ ариун Эфес 5:18-19 дээр бас ариун сүнсээр дүүрэх гэсэн юм байгаа. Энэ дүүрэх гэдгийг сүнсний гал дөрлөөр бадарч гэдэг юм уу? Сүнсэнд хөглөгдөн, сүнсээр хөглөгдөн гэж одоо яг хам сэдвээсээ хамаарат янз янзын одоо утгаар тухай үед нь орчуулж болмоор юм шиг. Тэгээд Үлсийн 13:45 дээр болохоор гэтэл Юхадаачууд хурсан олныг хараад атаархлаар дүүрч гэж байгаа юм. Энийг атаархалд автаж гэж хэлчмээр ч юм шиг. Ягаад гэвэл гол нь одоо захирагдаад байгаа. Яг нэг тийм хөтлөгдөөд байгаа, эзэмдүүлээд байгаа ч юм шиг тийм утга бас байдгийм байна. Тийм болохоор яг энийг тайлбарлаж байгаа шалтгаан нь ариун сүнсээр дүүрэх гэдгийн утганд нь бидэнд одоо ариун сүнсээр хөглөгдсөн, ариун сүнсний гал төлөөр бадарсан, ариун сүнсээр асаж дүрлэлтсэн ч гэдэг юм уу? Одоо нөгөө эерэг утган дээр бол тийм утга байгаад байна. Тэгээд жишээлх юм бол энэ Паул Барнаб хоёрын талаар бас хэлсэн байна л да. Энэ Үлсийн 13:45 дээр энэ юм байгаа юм шиг байна. Паул Барнаб хоёр шийдэмгий номлож байсан, ариун сүнсээр хөглөгдөж ариун сүнсний гал төлөөр бадарч гэж хэлж болмоор тэр ариун сүнсээр хөтлөгдөж гэж энд бас авч болмоор ийм зүйл байна. Дүүрсэн гэдгийг. За ийм утгатай гэдгийг нэг тайлбарлчихъя. За тэгээд өнөөдрийнхээ сэдв рүү оръё. Өнөөдрийн сэдв бол ариун сүнсний бэлэг чадварын талаар жоохон ярмаар байсан учраас энэ сэдвийг энэ номлолыг сунгасан нэг цуврал номлол нэмсэн байгаа. За ариун сүнсний бэлэг чадвар гэхээр энэ маань бол одоо биднэрт бурхнаас ирж байгаа бэлэг гэдэг үг нь угаасаа өөрөө тодорхой. Чадвар гэдэг нь нийлэхээр бэлэг чадвар гэхээр нэг чадварлаг нэг чаддаг юм яваад байна шүү дээ, тий? Бэлэг чадвар. За энэ хэсгийг би юунаас ярих гэж байна вэ гэхээр Эфес номын 5 дугаар бүлэг, Эфесийн 4 дугаар бүлэг. Тэгээд бид нар одоо 9 бүлгээрээ 1-р Коринт номыг үзээд бараг дуусгах гэж байгаа шүү дээ. 1-р Коринтын 12, 13, 14, Ромын 12 дугаар бүлэг. За энэ бүлгүүд дээр энэ бэлэг чадварын талаар нэлээд дэлгэрэнгүй, нэлээд тодорхой хэлсэн байгаа. Тэгэхээр энэ хэсгүүдээс одоо түүж аваад гол анхаарах юм дээрээ яриад явчихъя гэж төлөвлөсөн байгаа. За тэгээд энэ дээр чуулган нь Христийн бие бөгөөд бүхнийг бүх талаар дүүргэгч Христээр бүрэн дүүрэн болдгиймаа гэж Эфесийн 1:23 дээр хэлсэнчлэнгээр та бид өнөөдөр Христийн биеийг бүрэн дүүрэн болгож бүрдүүлж байгаа хүмүүс юм аа. Та бид нэг хүн нь ирээд суухтал Христийн биеийн дутууг бүрэн болгож байгаа. Дүүрэн болгож байгаа. Тэргүүн нь Христ өөрөө байгаа. Би нь та бид байгаа. Өнөөдрийн ярих гэж байгаа гол зүйл маань бол биетэй зүйрлж яригдж байгаа. Тэгэхээр бүрэн дүүрэн болгогчд юм байна бид нар чинь. Бид нарын үүрэг байна. Энд ирээд сууж байгаа маань өөрөө би бүрэн дүүрэн болгох үйл ажиллагаанд орж байгаа гэсэн үг. За энэ бол үнэхээр бидний бас бахархалтай, бахархууштай тийм зүйл. Тэгээ Есүс цааш нь юу гэж хэлсэн гэхээр бас энэ Иохан номын 14, 16, 17 дээр би эцгээсээ гуйж
эцэг минь та нарт өөр туслагчийг өгнө. Тэрээр та нартай үрд хамт байна. Тэр бол үннийг илэрхийлэгч сүнс бөгөөд ертөнц түүнийг хараагүй мөн мдэггүйгээсээ болоод хүлээн авдаггүй. Харин тэрээр та нартай хамт байх төдийгүй та нарын дотор байх тул та нар түүнийг мэднэ гэж байгаа юм. Тэгэхээр бид ариун сүнсийг дотроо агуулж байгаа хувь хүн болгон агуулж байгаа сав гэж өнгөрсөн 7 хоногуудын номлол дээр ч ярьсан. Агуулж байгаа сав энэ бол маш чухал. Ариун сүнсийг хүн тус бүр дотроо агуулад тэгээд хүн тус бүр нийлээд нэгдэхээр Христийн бие болж өсөж байгаа, бүрлдэж байгаа. Бид энд бүрлдүүлэх, өсгөх, бойжуулах ажлыг хамтдаа цугласнараа хийж байгаамаа. Тэгэхээр бидний хамтдаа цуглана гэдэг маань ямар чухал, ямар эрхэм нандин зүйл байгаа юм бэ? Тэгэхээр Христийн бие гэдэг энэ зөвлөл дээр ярихад бэлэг чадварууд энэ талаар яригдж байгаа учраас бие гэж яриад байгаа. Христ бидэнд нэгэн туслагчийг өгнө гэж хэлээд ариун сүнсийг амлахдаа ариун сүнс биднэрт тэр бэлэг дээрээс ирдэг бэлэг чадварыг хүн тус бүрд нь оноож өгсөн байгаа. За энд нэг адилхан нэгдмэл нэг юм байгаа, бас ялгаатай юм байгаа. Нэгдмэл юм нь юу вэ гэвэл нэг сүнс, нэг эзэн, нэг бурхан байгаа. Хэдийгээр энэ бэлэг чадварууд нь янз янз олон өөр байдаг боловч эзэн нь нэг, бурхан нь нэг, сүнс нь нэг. Энэ нэг бодголын гурвал шиг та бид нар яг нэг дотор багтж байгаа олон эрхтнүүд. Нэг бие дотор багтж байгаа олон эрхтэн. Эрхтэн тус бүр өөрөө үүрэгтэй байдаг. Бид үүрэгтэй байдаг, тийм ээ? Би нэг жишээ уншиж юм үзэж харж энэ сүнсний талаар үзэж хагаад тэр жишээг бүр инээдтэй жишээ байна л да, та нартай хуваалцчмаар санагдлаа. Нэг Индонезийн пастор Эди Лё гэж байдгийн тэр хүн энэ 5 талт үйлчил буюу Эфесийн 4-р бүлгийн ариун сүнсний бэлэг яг гол 5 бэлэг чадварын тухай ярьж байхдаа Христийн бие юм гэж яриад за Эди Лё би бол одоо нүд гэд бодё. Тэгсэн чи энд би өрөөс нь нүд ухаж аваад та нарт авчраад тавиул та нар айгаа зүхтаа нүдтэй гэж хэлж ирсэн. Тэгээ энэ нь ямар дүрслэл вэ гэвэл хүн ганцаараа итгэгч гэж хүн байхгүй. Би хуваараа итгэдэг, би гэртээ Библийг уншаад суудаг, би өөрөө залбирчдаг, би ер нь дажгүй сүнсээр давгуул явж байгаа гэдэг тийм ойлголт бол байхгүй. Тэр хүн ганцаараа ганц өрөөсөн гар тасраад унтсан хөвтчээвэл хүмүүс айхал баг. Тэгээд тэр тасархаа гар нь саргунаад хөдлөөд байвал бас яах вэ? Нэг аимшиг юм харагд бодогдож байгаа үстэй тий. Тэгэхээр Христийн бие гэж хэлээд байгаа чинь та бид нар бие биендээ эргэтэн гэдэг имийг хэлэхдээ чи бие биендээ хэрэгтэй юм шүү гэж хэлсэн. Хамтдаа нийлж ээж нэг үүргийг эзний өгсөн үүрэг даалгаврыг яг амьд бие организм шиг биелүүлдэг юм шүү гэдэг имийг энд хэлж байгаа. За тэгэхээр нэг сүнс, нэг бурхан, нэг эзэн дотор нэгдсэн олон өөр үүрэг даалгавартай өөр үйлчлэлд явдаг өөр бэлэг авьяасууд та биднэрт өгөгдсөн юм байна. Тэр бүгд нийлжээж бид нар бурханы бүрэн дүүрэн байдлыг гүйцэлдүүлэх юм байна. Бурхан та биднараар бүрэн дүүрэн байдлаа гүйцээж байна. Энэ ямар гайхалтай юм бэ? Гэхдээ тэр Тэнгэрийн агуу, дээдийн дээд, хаадын хаан, эзний эзэн, ариунаас ариун, халташгүй нандин ариун дагшин тэр нэгэн та биднэрээр өөрийнхөө орших газрыг бүрэлдүүлж, өөрийгөө бүрэлдүүлэх тэр бүрэлдэхүүнд оруулж байгаа нь ямар сайхан юм бэ? Энэ бол үнэндээ олдошгүй хувь тавилан. Тийм учраас бид энийг ариун сүнсний бэлэг чадвар нь итгэгч хүн бүрд ирдэг бурхны буян хишиг гэж л хэлье да. Монгол хэллэгээр юм бол энэ ариун сүнсний бэлэг чадвар нь итгэгч хүн бүрд өгөгддөг бурхны буян хишиг юм а. Монголчууд буян хишгээ гээчхэн гэж их айдаг. Эгэ минь буян болно, буян хишгээ гээчхэн тгээ ингээ гэж ярьдаг. Тэгвэл та биднэрт тэр дээдийн дээд ариун дагшин нэгэн буян хишгээ хайрлжээ. Тэр хайрлсан буян хишгийнх нь эзэн нь ариун сүнс өөрөө юм байна. Миний дотор нь нутгалж байна. Тэр ариун сүнс миний дотроос өгсөн бэлэг чадвар болгоноороо өөрийнхөө бий болох чуулганы төлөө өнөөдөр ажиллаж байна. Та бидэнд ариун сүнсний бэлэг чадвар бие биед нь үйлчлүүлэхээр өгсөн бурхны хайр хишиг, хайр бэлэг буян хишиг юм байна. За энэ бол
үнэндээ бид нар гайхалтай хувь тавилан бид нар хүлээж авсан хүмүүс шүү. Бид өөрсдийгөө ерөөсөө тэр ямар ч үнгүй юм шиг дордуулж ерөөсөө болохгүй. Бид нар үнэтэй. Бид нар чинь үнэтэй. Бид нар чинь үнэхээр эрдэнсээр юм бол хамгийн үнэтэй, үнэт амьд эрдэнэс юм байна. Зүгээр нэг бор чулуунууд биш шүү. Бид Бурханы өнгөлөн гойж, зүлгэж, чимгэлж, барилгаа тордож байгаа өнгөлөг үнэт эрдэнэс чулуунууд. Зассан, тэгшилсэн, хэлбэр дүрс оруулсан гайхалтай чулуун, эрдэнийн чулуун, амьд чулуун барилгууд. Бидний дотор хаадын хаан, эзэдийн эзэн, Бурхан гурвал нутгаглаж байна. Биднийг энэ гайхалтай нэгэн удирдах байна, заалж байна, чиглүүлж байна. Бидэнд мэрэгүү ухаанаа өгж байна. Бид амьдралдаа түүний гайхалтай мэрэгүү ухаанаар заалгаж, сурч, боловсрч бид амьдралдаа үнийг нь үр ашгийг нь гайхалтай байдлаар хүртэж яваа. Та нар бүгд тийм ээ би хүртэж байгаа гэж хэлнэ. Яг гэвэл та нар бүгдээрээ мэднэ энийг. Үнэхээр гайхалтай амьдралаар батлагдсан зүйл байгаа учраас би зоригтойгоор энэ дэр дээрээс хэлж чадна. Тийм ээ бид үнэхээр тэр буян хишгийг хүртсэн хүмүүс. Харин одоо түүнийг үнгүүдүүлж одоо буян хишгээ булж дарж болохгүй. Нэг талантын 5 талаат нэг талантын одоо сургаалт зүйрлэл байдаг. Нэг таланттай хүн булчдаг штэ авчиад. Тэгээд эзэн минь таны гайхтар тариагүй газараа сурааж авдаг гэдгийг мэдэх тул би таны нэг талантыг энд дарцсан энэ байна. Маа энийг аав гэд өгдөг. Тэр шиг бид нар дарчиж болохгүй. Бурхан тэр бэлэг чадрыг улам өнгөлж, улам тордож, өөрөө дотроос маань ингэж ариун сүнсээрээ хөглж өгөөд, тусалж, дэмжиж өгөөд биднээр ажиллахын тулд өгсөн юм а биднэрт. Бид нарыг улам өнгөлөг болгож хэрэгэл гэж өгсөн. Тэрнээс биш хав дараад чимээгүй хүн шиг нуу дар гэж хэлээгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ ариун сүнсний бэлэг чадварыг эзнээс ирсэн буян хишиг юм а гэж улам илүү ихээр хэрэглэхийн хэрээр эн чинь улам аривждаг. Хэрэглэхийн хэрээр улам хүч ордог. Улам гал дүлэн бадарч асдаг зүйл байгаа. Хэрэглэхгүй байвал бас чимээгүй болчих штэ. Би өмнө бас ярьжсэн. Ариун сүнс чи амьд юм чин дуугаа болчдөг, чимээгүй болчдөг, юм хийхгүй болчдөг гэж хэлжсэн. А хийгээд байхын хэрээр энэ улам хүч орно, улам үр дүнтэй болно. Тэгээд бид нэгнийхээ төлөө залбирдаг нэгнийхээ бусдынхаа төлөө залбирч өгнө. Өвчнийг эдгэх залбиралтай бэлэгтэй хүн байна уу? Эдгэрлийн төлөө залбирч өгнө. Иш үзүүлэх бэлэг авьяастай хүн байна уу? Иш үзүүлж засаж залруулж буруу явж байгаа замыг засаж залруулж өгнө. Урамшуулдаг бэлэгтэй хүн байвал унд дордоод явж байгаа сэтгэл санаагаар доошоо орцсон нэгнийг босгож тавина. Гал дүлийг асааж өгнө. Тордож өгнө. Зааж сургадаг бэлэг авьяастай нэгэн байгаа бол зааж үгийг тайлбарлаж сургаж өгнө. Гэх мэтээр энэ бие биендээ бид нар хэрэглэх зохистой ийм сайхан хүч чадалтай сайхан бэлгийг бид нарт буян хишиг болгон буулгажээ Бурхан. За тэгэхээр нэгдүгээр сурч авах зүйл бол ариун сүнсний бэлэг чадвар нь итгэгч хүн бүрд ирдэг Бурханы буян хишиг юм аа гэдэг зүйлийг сурья. За энэ дээр би нэг жишээ ярьчмаар байна. За бэлгээ яаж таних юм бэ? За бэлгэнүүдийг бол яг би бас үлгүүдээс хэсгээр нь авч хэлнэ л дээ. Та нар мэдж байгаа олон төрлийн бэлэг. Ер нь бол нэг 19 төрлийн бэлэг дурддагдсан байгаа энэ саяны нэр хэлсэн номууд дээр. Цагтлууд дээр. Тэгээд бэлгээ яаж илрүүлэх вэ гэхээр илрүүлж арга байгаа. Бид одоо бие биенийгээ өөрийгөө гэхээсээ илүү баг өрөөл устдгаа манай тэр чинь үйлчлэх бэлэг авьяастай. Манай эн чинь заах бэлэг авьяастай. Тэр чинь иш үзүүлэгч бэлэг авьяастай. Манай тэр өвчнийг эдгэх бэлэг авьяастай штэ. Гэх мэтээр бид нар мэдж байгаа бие биенийгээ. За энэ дээр бид хизээ энийг мэдэж болдог вэ гэвэл хамтдаа цуглаад нөхөрлөж байгаа үед мэддэг. Одоо ингээд шилээ хараа сууж явах үедээ бид нар сайн мэдэхгүй. Өнөөдөр энд бидний цуглаж байгаа шалтгаан бол ариун сүнсний одоо дуган олон хувийн дуганнууд нийлээд амьд чулуунууд нийлээд Бурхандаа магтаалыг өргөж, Бурхандаа хүндэтгэлийг өргөж, Бурханаа алдаршуулж, хүндлэн дээдэлж магтахын тулд тэгснээрээ дамжуулан өөрийнхөө дотор байгаа ариун сүнсэнд гал асааж, тос тусааж,
өрдгийн тулд бид нар цугласан байгаа. Харин ариун сүнсний бэлэг авьяас бэлэг чадвар хаана айгүй тодорхой илэрдэг вэ гэвэл бид нөхөрлөж байх үед, жижиг бүлгээр эсийн бүлгээр цугласан байх үед бүр хамгийн илүү тодорхой илэрдэг цаг нь бол эсийн бүлгүүд дээр байдаг юм аа. Эсийн бүлэг бол та бидний ариун сүнсний бэлэг чадварыг жинхэнэ харуулж бие биендээ үйлчлэх тийм зохист газар нь муу юм аа. Бид болж игэл эсийн бүлэг дээр уг нь биетээр уулзмаар байгаа. Бид биетээр уулзаж бие биендээ үйлчлэмээр байгаа. Одоо яг үгүй энэ том олон хүн төвлөрсөн унаа унш чигчгсэн чигжүү хотод бид нар өнөөдрийн завгүй нөхцөлдөө онлайн гэдэг юмд л орчод байна л да. Гэхдээ онлайн бол тийм чих зохистой уулзалт биш. Яах вэ? Оргуугаас ортой билээ л гэдэг юм байна. Ууг нь болж игэл эсийн бүлгүүд биетээрээ уулзж байгаа тэр цагт ариун сүнсний бэлэг чадвар бүр маш тодорхой илэрж гарч ирдэг юм аа. Тэгэхээр бичил чуулган болох эсийн бүлэгт ариун сүнсний бэлэг чадвар хэрэгжих боломж илүү байдаг гэдгийг та хэдмэн сайн санаад одоо зуны дулаан улирал халуун дулаан улирал ирж байгаа үед болж игэл яаж игээд өдөр урт байна, гэгээтэй цаг нэх байна, биетээр уулзах гэж хичээгээрэй гэж би та нарыгаа бүр эндээс хэлж ятгамаар байна. Яагаад гэвэл энд бид ариун сүнсний бэлэг чадварыг ил гаргамаар байгаа юм. Тэгээ энд Эфесийн Матай номын 18:19-20 дээр хэлсэн ишлэлийг би бүр давтмаар байна. Матай номын 18:19-20. Түүнчлэн хэрв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл Тэнгэр дэх эцэг минь та нарт биелүүлж өгнө гэдгийг би баттай хэлье. Учир нь 2 эсвэл 3 хүн миний нэрээр хаан цуглана, би тэдний дунд байна гэж эзэн амласан байна. Тэгэхээр бид цуглах ёстой, биетээр уулзах ёстой. Тэгтээ хамгийн бага бичил гэж яриад байгаа юм нь 3 юм уу 4 хүн байж хат хангалттай. Тэгэл тэнд бэлэг чадвараар үйлчилж болно. Яг би бол нэг 5-6 хүнтэй байгаасаа гэж хүсдэг. Дундаж хэмж байна. Яагаад гэвэл энд Эфес номын 5 дугаар 4 дугаар бүлгийн бишээ 4-ийн тэр зарим нь элч, зарим нь иш үзүүлэгч, зарим нь сайн мэдээ түгээгч, зарим нь хончин, зарим нь багш болгосон гэж хэлсэн тэр 5 үйлчлэл хамгийн чухал гол 5 үйлчлэл байгаа юм. Энэ бэлэг чадваруудыг хүн болгон уг нь авах гэж энээс аль нэгийг авах гэж хичээвэл сайн байна. Тэгээд энэ элчит үйлчлэл гэдэг маань өөрөө яадаг вэ гэвэл чуулган тэр эсийн бүлгийг, эсийн чуулганыг, бичил чуулганыг барьж байгуулах суур дэвсгэр нь болж өгдөг. Тийм учраас эдгээр 5 бэлэг маш чухал байгаа юм. Тэгээ би нэг жишээ бодож оллоо л доо. Нэг жишээ яг өмнө би иймэрхүү жишээ сонсч ирсэн өөрөө тэгээ бодож байгаад та нарт ойлгомжтой болгох хэлбэрээр бэлэм бодож үзье. За бид одоо ингээд юу яа гэж бодъё. Би бүр дүрслэлтэй ярий. За эсийн бүлгийн үйлчлэлийн багийнхан цуглжээ. Үйлчлэлийн багийнхан үе цугладаг шүү дээ манайхаа. Цуглжээ. Хоёрын төрсөн өдөр давцжээ тэнд. Хоёр хүн маань төрсөн өдөр нь болж байгаа юм байна. Бүгдээрээ хоёроо баярлуулъя гэд юм бэлдээд бүр арай илүү энгийн уулзтгаас арай өөр зүйл бэлдээд, хоолунд бэлдээд торт хуваахаар торт авжээ. Төрсөн өдөр тэмдэглэх гээд лав үлээлэх гээд нь штэ. За тэгээд нөгөө тортоо хуваах цаг нь болж тортоо авч явсан хүн бүдрээд унтчихээ, таварцглаад. Тэгсэн чинь нөгөө торт байдгүй, газраар нэг нялагдаад тэргээр нэг гуйрал, зуурмаг, одоо крем, юу байдгийн чихэр мэхэр одоо тэгэл тэр чимгэлсэн болгонтойгоо нялчихжээ. За тэгсэн чинь нэг нь бушуухан шууд тэр дороо босоод л үг дуугүй цэвэрлж оржээ. Нөгөөтгий чи. Тэгтэл нэг нь босч ухсынснээ үг дуугүй гараа явчихжээ. Тэгжээл нэг нь яасан гэсэн чинь одоо зааж ийн гинэ. Чи уг нь наад тоортой бариад ороод ирэхдээ нилээн чангахан бариад доороо байгаа газраа айгуу сайн хараад дээшээ харах биш газраа сайн хараад л
аятайхан гიშгээд бүдэрч унахын замд чинь байна уугүй юу гэд ороод ирсэн бол унахгүй л байла. Ингэж дараа ингэж барьж яв, ингэж орж иргээд нэг нь зааж ийн. Тэгсэн чинь нөгөөх нь яасан гэхээр чи наад сүнс чинь одоо бүр сүнсээр бүдрээ дордсон юм биш үсттэй. Чи аль хэзээ унчихсан юм биш үү? Бурхан чамайг гимшгээд байгаа юм биш үү? Нэг нь тэгэд дуурж ийн гинэ. Тэгсэн нэг нь за яах вэ өөрөө л бэртчээгүй хойно авчих нь л үсттэй гэж ийн. Дахиад авчин штэ гэж. Тэгтэл нэг нь чи зүгээр үз өөрөө бэртчээгүй гар мар чин зүгээр үү? Хөл гарн зүгээр үү? Гимтчээгүй юу гэд үзэж ийн гинэ. Тэгжээт нөгөө чимээгүй гараад явсан нэг нь инээч гисэн дахиад нэг нь шин торт бариад ороод иржээ. За энд нэг 5 6 юм харагдаад байгаа. За хинэн ямар үйлчлэлийн бэлэг авьяастай хүн бэ гэдгийг та нар хэлчих чадна. Манад ийм үйлчлэлтэй хүмүүс үе. За эхнийх нь үйлчлэлийн бэлэг авьяастай хүн байгаа. Үйлчлэлийн бэлэг авьяастай хүн зүгээр чимээгүй л хинч анзаарагдамгүйгээр чимээгүй тэр ард талд хийчих ажил юу вэ? Ажлыг л болох хамгийн хэцүү болохгүй хүний дургу хүрдэг тийм ажлыг хийгээ явж идэг. За манад ийм хүн байгаа. Та нар мэдж байгаа. За нэг нь гарч яваад чимээгүй гарч яваад шууд очиод торт аваад хүрээд ирсэн. Энэ өгөх бэлэг авьяастай хүн байж байгаа. Өгдөг бэлэг авьяастай хүн яаж игээл өгөх юм олол өгөхөд бэлэн байж идэг. Өөрөө дуртай яг хийн. Энэ бэлэг авьяасууд хамгийн гол онцлог шинж чанар нь энэ хүмүүс энийг маш дуртай хийж байгаа. Ерөөсө түүртэхгүй, цөхрөхгүй, хэн нэгнэр хэлүүлэхгүй, шаардуулахгүй. Зүгээр өөрөө уриалгах нь аргагүй хийн. За тэр нэг нь зааж сургаад хөл гараа доошоо харж яв гэж заагаад байгаа багш байж байна. Нөгөө чи сүнсээр зүгээр яваа зайл хэзээ унтсан бүдэрцсэн биш үү? Гимшгээд байгаа нь иш үзүүлэгч байна. Тийм ээ? Чи зүгээр үү гар хөлчин бэртээгүй юу гэд очиж үзээд залбирч өгöd байгаа бол тэр пастор ахлагч одоо пастор хүн байна, хончин байна. Гэх мэтэр ингээд аянда биднэрт бэлэг авьяасууд тодордог. Манад хинэн ямар бэлэг авьяастай вэ гэдгийг үйлчлээд одоо эд үйлчлэл дундаа явж байгаа хүмүүсээс бол та нар харсан байгаа. Манад байгаа. Энэ хүмүүс бүгдээрээ байгаа. Тэгээ харин Библи дээрээс бүгдээрээ харъя л да. Библи дээр одоо хин ямар бэлэг авьяастай юм бэ? Библийн гол бааtruуд байж штэ бидний мэддэг. За Петр байна. Петрийг та нар ямар бэлэг авьяастай гэж боддог вэ? Байсан гэж боддог вэ? Петр бол иш үзүүлэгчийн бэлэг авьяастай. Петр ерөөсөө хар цагаан хоёртой. Иш үзүүлэгч хүн хар цагаанаар ялгаж хардаг юмыг. Эсвэл хараад ингэж болохгүй тэгж болохгүй гэж хэлнэ. Цагаан байх гэж зүтгэн, зөв шудраг байх гэж зүтгэн. Зөв бус юмн дээр дуугарна, хамгийн түрүүнд төрүүлж дуугарна. За сул тал нь юу вэ гэвэл ингэж юмыг хар цагаанаар хардаг учраас заримдаа хитрхи их гэмтэн дээр нь анхаарахаасаа илүү гим нүгэл дээр нь төвлөрөөд гэмтнийгээ бэртээч гэж магадгүй аюултай. Гим нүгэл түнээ бид нар ч уг нь бас босгож авах ёстой шүү дээ. Иш үзүүлдэг хүн. Гэтэл хитрүүлээд хар цагааныг хардаг болохоор гим нүгэл дээр нь төвлөрөөд гэмтнээ босгооргүй бэртээгээ тавьчих магадгүй. Иш үзүүлгийн бэлэг авьяастай хүн бол энэ дээр бас нэг жаахан анхаарах сул тал байна. Яриад ивэл энд маш их юмнууд би зүгээр маш тавчхан зүгээр л нэг ийм жишээ нь юм байна гэж хэлж байгаа юм л да. За Тимот ямар бэлэг чадвартай байсан бэ? Бид Тимотийн 1-2 дугаар загтлыг үзсэн шүү дээ. Зөндөл Тимот гэж юм бэ? Тимот яадаг юм бэ гэдгийг нэлээд сайн үзсэн байгаа. Тимот бол үйлчлэлийн бэлэг авьяастай байсан. Тимот үйлчлэлийн бэлэг авьяастай. Паул үүнийг бүр дүрслээд үйлчлэгч гэдгийг маш тодорхой хэлээд өгсөн байдаг. За яаж юу гэж хэлсэн бэ гэхээр Паулийн хэлсэн загтлаас нь штатил да Филиппо номын 2:20 дээр та нарын төлөө үнэн голоосоо санаа тавьж сэтгэл гаргах түүн шиг хүн надад алгаа. Ганцхан Тимот л хүүн эцэгтэй үйлчлэх мэт сайн мэдээний төлөө надад үйлчлэн өөрийгөө нотлон харуулсныг та нар мэднэ. Филиппо 2:22. Энэ үйлчлэлт гэдгийг маш тодорхой хэлсэн байна. За үйлчлдэг хүн бол өөрийгөө мартаж үйлчлдэг. Өөрийгөө бүр хойш нь тавьдаг. Тийм учраас ядархаа мэдэхгүй, цөхрхөө мэдэхгүй, идэж уухаач урьдл болгохгүй. Хоол унд нийлээд хамтраад хоол унд идэхээр байж хахад тэр хүн гүйсээр гал ард ганцаараа хоос оцордог.
Би хоосоо хорцорчлоо гэж гомдлдоггүй. Би хамгийн хэцүү тостой тоогоог нь би цэвэрлж гин гэж хэлдэггүй. Нэг иймэрхүү юм байгаа. Үйлчлэгч хүний сул тал нь юу гэвэл өөрийгөө хэтэрхий их ачаалалд автах боломжтой, өөрийгөө дэндүү ганд нь хаях боломжтой. Тийм учраас Тимотед Паул юу гэж хэлж ирсэн бэ гэвэл цаашид зөвхөн ус уугаад байлгүй ходоод болон хууч өвчнөдөө баг зэрэг дар сэргэл гэж загчижсэн. Өөрийгөө бүр ганд нь хайчдаг ба шүү дээ. За багш хүн бол бас багшийн биелэг авьяас бол тодорхой юм нь яаж гарах вэ гэхээр маш их судалж, сууж, сурж, судлах дуртай. Маш их юм уншдаг, үздэг, судалдаг, баримтанд тулгуурладаг, асар их баримт мэдээлэл цуглуулдаг. За тэгээд тэр баримт мэдээ цуглуулсан зүйлээ нягтны бай гаргаж илэрхийлэх чадвартай байдаг. Нягтны бай гаргадаг. Тэгтээ тодорхой ойлгомжтойгоор баримтад тулгуурлан ойлгуулах чадвартай байдаг. Энэ бол багшийн биелэг авьяас. Сурч судлах дуртай байгаад ном уншаад байгаа бол энэ тэнд очиж семинар суугаад явбал би багш байх биелэг авьяас байж магадгүй гэж бодож болно. За сул тал нь юу юм гэвэл энэ одоо жишээ нь Лукийн 1:3 дээр Лук өөрөө одоо багш ийм чадвар биелэг чадвартай хүн байсан. Тэгээд Лукийн 1:3 дээр би бас энэ бүхнийг эхнээс нь судалсны хувьд эрхэм хүндэт Теофил танд Дистаратай бичиж өгөх нь зүйтэй санагдлаа гэж хэлж байгаа юм. Тэгээ нэр нь Лук номыг унших юм бол маш бүр ёстой бүх нарийн жижиг сажиг деталь хүртэл юмнуудыг гаргасан байдаг шин. Тийм учраас сул тал нь юу байдгийг гэхээр хүмүүний нүдээр хүний өнцгөөс харах илүү харчиж магадгүй. Баримтанд дэндүү их тулгуурлаж магадгүй. За багш хүний нэг сул тал тэгээ мэдлэх жаахан найдаж өөрийгөө дөвийлэгч гэж магадгүй нэг тал бий. Би мэддгийм чинь гэж. Нөгөө заад сургадаг юугаараа чадвараараа. За тэгээд эндээс би юу хэлмээр байна гэхээр та нар саяны ярьсан зүйлүүдээс бодоод манай чуулганы хэн нь ямар биелэг авьяастай юм бэ гэдгийг бодож олоорой. Бодож олоод хэрвээ олсон бол за эгчээ ахаа чи дүүмэн чи ийм биелэг авьяастай юм байна штэ би чамайг ингэж харж гин гэж хэлж өгөөрэй. А эсвэл өөрийгөө нээгээрэй. За би ямар биелэг авьяастай би биелэг авьяасаа биелэг чадвараа хэрэгжилж байгаа мó үгүй юу? Би хавд арчч юу? Нэг талант шиг тэр нэг талантын зарц шиг хавд ардсан уу? Эсвэл би хэрглэж гин үү? За энэ хэрэглэх учиртай зүйл байгаа юм байна. За тэгэхээр бидний хоёр дахь сурах зүйл бол бидний энэ олон бэлэг чадварууд чинь яах гэж өгөгдөд байгаа юм бэ гэвэл чуулганыг босгон байгуулахын төлөө байгаа юм аа. Бидэнд яах гэж энэ олон бэлэг чадваруудыг хүн хүнд өөр өөрийн бэлэг чадваруудыг өгсөн бэ? Бурхан яагаад энийг хэрэглэх гээд байгаа юм бэ гэвэл чуулганаа босгон барьж байгуулахын тулд. Ялангуяа би энэ дээр эсийн бүлэг гэдэг дээр л бүр цохон дурдмаар байна. Манай эсийн бүлгүүд одоо хэр явж байна? Хаваршаа 100 болох төхөөд цалгар назгай байдалд орсон уу? Цуглахаа умартцсан уу? Эсвэл цуглаж гин үү? За энэ зүйл дээр анхаараарай, болж игэл биетээр цуглаарай, бэлэг чадвараараа бие биендээ үйлчлээрэй, бэлэг чадвараа нээж олоорой. Тэгээд бурхандаа өнгөлөг сайхан гайхалтай эрдний чулуун амьд барилга болох тэр үйл ажиллагаанд та хувь нэмрээ оруулаарай. Гар биеэ оруулаарай. Тэгээ бурханд алдрын өргөөд бурханаас шагналаа хүртэх болно. Энэ бэлэг чадварыг хэрэглэхийнхээ хэрээр бид нар бурханаас шагналаа хүртдэг юм аа. Би энийг баталгаатай хэлье. Олон хүн өнөөдөр шагналаа аваад хүртээд буян хишгээ амсаад бүр бэлхаад дүүрээд халиад асаад дүрлзээд хөлн газар хүрэхгүй хөнгөн үйлчилж яваа. Баяр хөөр үүний шинж тэмдэг нь юу байдгүй гэвэл бэлэг чадвараа хав даралгүй хэрэгжилж байгаа шинж тэмдэг нь баяр хөөрөөр дүүрдэг юм аа. Бурханыг магтаж талархаж алдаршуулдаг юм аа. Үргэлж хөлн газар хүрэхгүй цог золбоотой асаж яваа нь харагдаж идэг юм аа. За энэ зүйл бол бидний дотроос гэрэлтдэг ариун сүнсний бэлэг чадварыг хэрэглэсний үр дүнд ирдэг юм аа. Энийг хэрэглэхдээ бид үгээс нь салгаж болохгүй. Эзэн бурхан гурвлыг хооронд нь салгахгүй. Бурханы амьд үг,
Бурхан эцгийн одоо хүсэл таалал, Бурханы амьд үг, Бурхан ариун сүнсний чиглүүлэг, өдөөлт энэ бүхнийг салгалгүйгээр бид нар хамттан тэнцвэртэй авч явах хэрэгтэй. Тийм учраас үгээ уншин судлан ярина. Тэгээ жижиг үлэг дээр миний одоо манай амьд үйл чуулганы манай цоглогуудын баг байна л да. Цоглогуудын багийн эсийн бүлэг хэдийгээр онлайнаар хийдэг ч гэсэн их хөөрхөн болдгийм аа. Би одоо энд ярих гэсэн чинь цаг нэлээд явчиж яг дараа нэг хуваалцах цаг гарах ба хойш нь хадгаллаа. Тэгвэл эсийн бүлэг дээр үнэнтэй гайхалтай байдаг шүү. Тэнд бид нар бие биенийхээ төлөө үйлчлэх боломжтой байдгийг та нар тэгж үйлчлээрээ. Үнэхээр гайхамшигтай боломжийн талбар юм байгаа шүү. Эсийн бүлгнүүд минь амьдраарай, амьд байгаарай, өсөөрөө, боожоорой, ариун сүнсний бэлэг чадвараа бүр гялалцтал хэрэглээрэй. Тэгээ бүгдээрээ нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай гялалцсан цоглогууд байгаарай. Та нар амьд бүлийнхээ цоглогуудыг мэднэ үстэй. Нүүрэнд нь гал асч явдаг, хөгшин өвөө гэхгүй. Нүдэнд нь баяр баясгалан тусаж, нүүрэнд нь цог золбоо бадарч, үргэлж бурхнаа магтаж талархдаг. Өвчтэй бие махбод дотроос талархдаг. Чадваргүй хөгшин бие махбод дотроос талархдаг. Үргэлж магтдаг. За залуусаа би яг ингэж яваач. Залуу нас чинь хэрвээ тэгвэл юу бид нартай зөөрлөх аргагүй юм болно штэ. Та нар гялалзаач. Та нар асаач, бадраач гэж уриалмаар байна. За тэгээд хоёр юугаа дурдаад яг би уул нь өнөөдөр бас мэдлэгийн үг, мэрэгэн ухааны үгийг жаахан ярьдгийм үү, бас энэ манайханд нэг хэрэгжүүлдэггүй юмнууд байдаг да гэж бодсон ч гэсэн үнэндээ цаг маань багтсангүй, багтахгүй байна. Тэгэхээр энийг болий дараа нэг боломж бурхан өгөх байхаа тэр үед нь бас ярьж болно гэж бодож байна. За өнөөдөр бид нар ариун сүнсний бэлэг чадварын талаар сэдв үзлээ. За нэгдүгээр бидний онцолж авсан зүйл нь ариун сүнсний бэлэг чадвар итгэгч хүн бүрд ирдэг бурханы буян хишиг юм а гэдэг нэг юм. За амандаа оруулаад авчихсан буян хишгийг бурхан оруулаад өгчихсөн буян хишгийг бүгдээрээ ашиг нь гаргая, хэрэглэе, бусдтай хүргье гэдэг ийм уриалга байгаа шүү. За хоёр дахь нь бэлэг чадвар нь чуулганыг босгон байгуулахын төлөө надад өгсөн шүү. Энд байгаа бүхний төлөө намайг өгсөн. Энэ нь Христийн биеийг бүрэлдүүлэхэд ашиглагдаж байгаа миний хувь нэмэр юм шүү. Би үнэтэй хүн, би үнэтэй нэгэн, би тийм өөдгөө дорой гологдол биш ээ. Би бол бурханы үнэлсэн үнэт амьд эрдний чулуу юм а гэж итдэг. Би бол үнэхээр бурханд хэрэгтэй нэг эрхтэй юм а гэж өөрийгөө итдэг. Тэгээд үйлчлэлье. За тэгээд дүгнэлт нь бурханы гэрт зүйл бүрийн ивэлийн сайн даамал байж хүн бүр хүлээж авсан бэлэг чадвараараа бие биедээ харилцан үйлчлцгээе. Энэ уриан байна. Дахиад нэг уншчихъя. Бурханы гэрт, бурханы гэр бид нар чинь ингэж бурханы гэр штэ. Энэ байшин бол бурханы гэр биш. Энэ премиум палацаа бол бурханы гэр биш шүү. Энэ танхим биш. Харин та бид нар хамтдаа бурханы гэр юм а. Тэгэхээр бурханы гэрт зүйл бүрийн ивэлийн сайн даамал байж бид нар бол даамлууд нь шүү. Сайн даамал байж хүн бүр хүлээж авсан бэлэг чадвараараа бие биедээ харилцан үйлчлцгээе. Та нар үйлчлэхэд бэлнэ үү? Билээ. Гал дөрлөөр асахад бэлнэ үү? Билээ. Асаж яваа штэ угаасаа. Энд ирж тосоо авдаг, тослогоогоо авдаг. Тэгээд галаа өрддөг, асдаг. Ассан тэр ирчээрээ 7 хоногийнхоо дундуур сайн мэдээгээ хүргэн, зааж сургана. Одоо нөгөө эсийн бүлгээл яриад нь штэ. 7 хоногийн дундуур нь хийх юм нь заан бие биендээ гэж байгаа шүү. Энэ би бүр энэ ишлэлийг яг цаг хэтэрсэндээ чамаагүй нэг ишлэлийг бүр дахин давтаж уншмаар байна. Тэр болохоор Эфесийн Колосоогоос уншчих. Колосогийн 3:16, Эфесийн 5:18, 19 яг адилхан. Бүхэл мэрэгэн ухаанаар харилцан бие биедээ зааж гэж шүү энд. Сэрэмжлүүлж, дуулал, магтуу, сүнслэг дуугаар бурханд талархлыг өргөн чин сэтгэлээсээ дуулахын зэрэгцээ Христийн үгээр бялхам дүүрэн бай гэж хэлсэн юм. Энэ Колосын номын 3:16. Бие биедээ заа гэсэн шүү.
Та бид нар нэг энд би гарч яриад энд номлодог сургадаг хүмүүс нь яриад та нар сонсоо суудаг нь яг Бурхны хүсэж байгаа бүлгийн бэлэг чадвар ашиглагддаг газар нь биш. Энд бол зүгээр магтан, алдаршуулна, хүндлэн, үгээ сонсно. Гэхдээ харин эсийн бүлэгч нь яг энийг хийх. Би биедээ заа гэдэг. Эсийн бүлэг би биедээ заана. Нэг нь яриад байхгүй. Асуултаа тавь, би биендээ заа. Манай амьд үйл цоглогуудын баг бол үнэхээр би биендээ заадаг. Би биенээсээ асуудаг. Маш гайхалтай өрсөлдөж бүр би гэж яагаад ярьдаг. Би асууя, би хариулъя гэж ярьдаг байгаа. Үйлчилдэг байгаа энд. Гимшдэг байгаа энэ дээр. Бүр бодит гимшил гарч ирдэг. Бурхны өмнө гимшдэг. Тэгээ би биендээ сэрэмжлүүл гэж байна. За харин манад нэг дутуу юм нь манай эсийн бүлэг дээр дуулал магтуу байхгүй байгаа. Тэрийг бид нар хийх юмсан гэж хүсэж байгаа. Хэрвээ чин сэтгэлээсээ хүсэж явах юм бол биелэх болно. Бидний бас нэг гол хийх зүйл бол ерөөсөө бидний зүгээс хийх зүйл нь маш их хүсэн тэмүүлж гуйх хэрэгтэй. Ариун сүнсээ бэлэг чадвараа надад бүр гаргаад илчлээд хийгээд хөдөлгөөд өгөөч, би энийг чинь бусдын төлөө ашигламаар байна. Таны чуулганы төлөө, таны биеийн төлөө ашигламаар байна. Есүсээ ариун сүнсэнд хэлж өгөөч, ариун сүнсээ хөдөлж өгөөч, асаж өгөөч, дүрлцэж өгөөч гэж гуйх хэрэгтэй. За ийм зүйл байна. Тэгээд энийг бүгдээрээ сурья. Тэгээд бие биендээ зааж сургадаг, бие биендээ үйлчилдэг, бие биендээ иш үзүүлдэг, бие биентэйгээ баяр хөөрөө хуваалцдаг, бие биетэйгээ зовлон гонгээ хуваалцдаг бодиттой талбар чинь өөрөө эсийн бүлэг юм а. Тийм болохоор та нарыгаа ариун сүнсний энэ өгчгсөн Бурхны өгсөн энэ сайхан буян хишгийг аманд чинь бидний аманд оруулаад өгчгсөн энэ буян хишгийг өнгөлөг байлгыг хэрэглэе, хайлж асгартал нь бусдтай хүргэе. Тэгээд чуулганаараа өсөж үржье. Одоо бойжиж том болёо гэдэг уриалгыг өглөө. За тэгээд залбираа дуусгая. За эзэн бурхан минь танд энэ цагийн төлөө үнэхээр баярлалаа. Таны ариун сүнс ажиллаа хийдэгт баярлалаа. Бурхан эзэн минь таны хүсэл таалалд бид үнэхээр тохирч таалагдаж таны зорилгыг хэрэгжүүлж амьдрахын тулд бид өнөөдрийн цугласан таныг магтаж алдаршуулахын тулд цугласан таны үгийг сонсож урам зориг авч ирж хүч нэмхийн тулд бид энд цугласан. Тийм ээ эзэн минь тэгээд таны үг бол бидний хүлдэгт энлүү замдахт гэрэл таны ариун сүнс бол бидний гайхалтай туслагч таны өгсөн тэр олон бэлэг чадвар бол таны буян хишиг бид энэ зүйлийг хэрэглэхийг хүсэж байна бид энэ зүйлээр танд үйлчлэхийг хүсэж байна энэ үйлчлэлийн баяр хөөр гэдэг имийг амсаж бид таны цог зайлаар бадрахыг хүсэж байна эзэн минь та бидэнд туслаач эзэн минь та биднийг тослооч биднийг босгож хөдөлгөж хөгжөөж баясгаж өгөөч гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.